9.1-6 дээр их хурлын гишүүнийг эргүүлэн татах асуудлыг намын төлөөллийн төв байгууллага хэлэлцээ санал оруулахар зөв гэх мэт. Ийм асуудлууд байгаа учраас бид нар хэлэлцээд явах нь бол зөвөө гэж дэмжиж байгаа. Тэгээд их хурлынхаа бас зөвлөл дээр ажлын хэсэг гаргасан. Энэ хуулийг бас нарийн бас судалж, хууль зүйн үндсэлт дүгнэлт гаргаж санал боловсруулахаар манай улсын хурлын гишүүн, уян гишүүн ингээд ахлаад өнөөдрөөс эхлээ сая зөвлөл дээр шийдээд ингээд ажиллаад явахар болж байгаа гэдгийг бас та бүхэнд дуулгая. За 3-т боловсролын сайд Наранбаяр бас 2024 оноос эхлээд энэ боловсролын салбарт бас сайдаар ажиллаж тодорхой бас үр дүнгууд гаргаж ажиллаж ирсэн. Тэгээ өөрийнхөө хүсэлтээр өнгөрсөн 5 дахь өдөр бас өргөдлөө өгч чөлөөлөлт хүсэлтээ өгсөн байж байгаа. Тэгээд Наранбаяр сайдын бас боловсролын салбарт бас хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар бас товч мэдээлэл сонслоо. Тэгээ энэ дээр бол өнгөрсөн одоо ингээ 20 сарын хугацаанд хүн амын бодлого мөрийн хөтлөх боловсролын салбарт бол бодиттой ажил болж хэрэгжиж байгаа. За үүний нэг илрэл бол энэ боловсролыг дэмжих жил одоо энэ 26 он бол зарлагдсан. Үүнтэй холбоотойгоор одоо боловсролын салбарын хөрөнгө оруулалт анх удаа 1.1 их найт төгрөг болж нэмэгдсэн байгаа та бүхэн бүгд мэдчихэж байгаа. Өнөөдөр сургууль цэцэрлэгийн хүртээмж орон даяар ямар байгаа вэ? Мөнгө асуудлыг шийдэхдээ бол манай Наранбаяр сайд бол санаачлаг гаргаж их хурлдах бас 8 гишүүд бол энийг дэмжиж бас манай Монгол улсын одоо энэ 24 онд бүрдсэн шинэ парламент бол дэмжиж ингэж бол боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн. Мөн нийт багш ажилтнуудын бас суур цалин, үндсэн цалин 50 орчим хувиар нэмэгдүүлэхийн шийдвэрийг бас 26 оны төсөвдөр гаргаж ингээд энэ асуудал бол бас бодиттой ажил хэрэг болоод хэрэгжээд явж байна. За үүнээс гадна бас сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийг шинжилэн баталсан. За хувийн хөгжлөлтөд хамтраад одоо багын баг сургуулиудыг бол бас бүтээн байгуулад одоо сургуулийн багнаас бага ангийн хүүхдүүд бол эцэг эхтэйгээ цуг өдөөгийн одоо тэр алсагдсан газрууд бол багийн баг сургуульд хамрагдаад ингээд явах асуудлууд бол ингээд шийдэгдээд явж байгаа. За мөн нийгмийн одоо сүлжээнд энэ сүүлийн үед сургуулийн орчинд дох нийгмийн сүлжээнд их энэ хүүхдийн эрхийн асуудлыг шийдэх үүднээс бол энэ сошиал орчинд 16 хүртэл насны хүүхдийн сошиал хэрэглээг бас хязгаарлах энэ хуулийн төслийг бас өргөн барьсан засгийн газар дэмжиж ингээд их хурлаар хэрэгжүүлэх гэж явж байгаа. За ингээд үндсэндээ бол энэ 3 асуудлыг бид нар хэлэлцээд бас тодорхой ингээд саналуудаа гаргасан товч мэдээлэл та бүхэнд хүргэж байна. Наранбаяр сайдын оронд ямар хүнийг хэнийг одоо боловсролын сайд ийм шийдвэрийн саналууд гэсэн бол өөрөөсөө бас манай зөвлөлтөөс тайлбарлах юм. Хүн амын зүгээс боловсролын сайдыг аваад явах. За өнгөрсөн 5 дахь өдөр Наранбаяр сайд өргөдлөө өгсөн. Чөлөөлөгдөх. Тэгээд одоо бас засгийн газрынхаа хурлаар орж ерөнхий сайд бас чөлөөлөх шийдвэр гаргах ёстой. Тэгээд одоо дөнгөж засгийн газарт байгаа намын төлөөл, намын дарга гэдэг ингээд зөвшөөрлөх шатантаа л явж байгаа. Яг тухайлбал боловсролын сайд дээр хэн ажиллах уу дараа нь тий аль салбар дээр хүн нам орж ажиллах уу гэдэг ингээд эцлэн шийдэгдэг байна. Найдах шинэ нэрээр байгаа гэсэн. Тийм асуудлыг ярьсан юм. Одоогор бол тодорхой хүний нэр, тодорхой салбарын асуудлууд эцэлж яригдаг байна. Эрчимчний сайдаас орчин гишүүн ярьж байгаа юмс дээр ярьсан байна. Хүн намын хувьд бол 2024 онд одоо ороод засгийн газарт ачаа өрөөд явахдаа Монгол улсад бас олон жил шийдэгдээгүй энэ салбарын асуудлуудыг шийдэж одоо гаал барьж гэсэн үг шүү дээ. Зориг гаргаж энэ реформ шинжилгээг суурьаар нь хийе гэж ингэж явж байгааг нэг нь бол энэ эрчим хүчийн салбар. Эрчим хүчийн салбар бол нэг талдаа бол эдийн засгийн өсөлтийг гол хангадаг салбар. Нөгөө талдаа бол улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотой салбар. Ийм чухал салбар учраас хүн нам бол энийг бол суурьаар нь урт хугацаанд нь шийдээд цаашдаа 2030 оноос эхлээд эрчим хүчээ бүрэн дотооддоо хангаж экспортлохын боломж, эдийн засгийн өсөлтийг хангахын боломж байна гэж харж байгаа учраас энэ дээр бол бас тодорхой манай намын бодлого мөрийн хөтөлбөр засгийн газарт орсон. Тэгэхээр энэ зөвшөөрлөлийн хүрээнд бол бас нэг яригдж байгаа салбар мөн. Өнөөдрийн хувьд бол тодорхой юм 3 асуудал хэлцлээ. Тэгээ дараагийн бид нар 7 хоног болгон хүн намын зөвлөл бас нэгд өдөр хуралдаад энэ тодорхой асуудлуудаар энэ улсын хурлын төвшөнд болон улс төр нийгмийн одоо төвшөнд одоо тулгамдж байгаа асуудлуудыг хэлэлцээд санал дүгнэлтээ гаргаад байр суурь илэрхийлээд байна. За баярлалаа та бүхэнд.